Нуур нь юм байна. Наашир минь ах. Оо. Наашраарай. Hello. Бид нар нуур явлаа. Усан дорий. Тэнд уулзъя. За, нуурн дээр уулзъя. За, нууранд хүүхдүүдэд оруулъя. Энэ нуур нь болохоор бас ингэтэй юм байна. Түлхүүр нуурлоо ороход хаалгатай юм байна. Тэгээд тэр хаалга нийлхүүрийг 10 явлаар авчих юм байна. Бас амархан. За, монголчууд минь ерөөсөө бидний их оромж юм. Зүгээр заавал тэр уурлахгүйгээр айгүй хөнгө. Сайхан онгон байгалаар онгон зэлүүд бид нар ч бол ингээд засаж авчулчаа тэрүүгээрээ мөнгө. Бид нар зүгээр тэр сайхан байгалаар эзэн нь болж тэр сайхан байгаа нутаг ус уурлахаа бишээ нутаг ус ууланда эзэн болоод тэрнийгээ л сайхан байлгаад тэрнийгээ л өөдөн татаад тэрнийгээ л хайрлан хамгаалаад байвал тэгэл зүгээр тэр энэ жуулчид чинь ерөөсөө ийм сайхан байгальтай ирэх гэж хаасан холланд молондос хүртэл ирээд ингээд амард юм байна шүү дээ. Танууд ч бас жоохон чатж байгаа. За нөгөө түнжин толгой чи энд ингээд бүрхэн усныхаа хувцас юмсан. Манай бага охин энэ хоёр хөтлөлтцсэн. Нуурлогоо явчихсан. Тэнд айлуудын том охтууд. За ингээд энд нөгөө байнгын амрагч, байнгын ч гэж одоо нөгөө газраа түрээсэлсэн хүмүүс юм байна. Бас ингээд л байж. Гадуураа бас цэцэг ногоо навч тарчихсан. Энд махан махтайгаа ирж байгаа. Гэсэн бид уулна. Нуурд орох түлхүүр авсан боловч түлхүүр нь таахгүй одоо ингээд хашаад агуул шургаж орж байна. Бүдөө хоёр аав яах юм байгаа. Өөрөө хэлэхгүй байна. Энэ таван хүүхдийн хувьд бол анх удаага л өгтөө. За би одоо шургана. Би бичихгүй өөрийгөө. За. Ямар ч байсан хашааныхаа нөгөө талд гарцаад нууран дээр очин доо. За нуурандаа ирлээ. Энд юм. Эндээ бас баартай байна. Тэр хөөрхөн жижиг юм анх удаага одоо энэ нуурын усанд орох гэж шээ. За. Аманда энэ сууж. Энэ нөгөө гадаад хүмүүс юу яадаг юм бэ? Ингээ хүүхдийг ингэж нүцгэн байлгадаг уу? Тэгээ нүцгэн байлгахаар айгүй дургуулсан юм л. Тэгээ
Одоо бид нар яалтчгүй энэ кампусгүй нөө хэнийг бассейн шүү дээ. за энэ хүмүүсийг нууранд зугаац хооронд би ингээ хоёр хөөх ахтай ингээ сууж миний том ах жоохон аачуу том ах жоохон би жоохон эвгүй байна тэгээ усанд орох. Тэгээ нөгөө бассейн ингээ бодцсон байсан чи бассейн биш байсан чи тэгээд жоохон догуулах юм. Тэр хоёр хүүхдийг хараа. За тавьж өөрсдөө болгоомжтой үе. Хөөе аав нөгөө хүүгээ ширэхгүй явсан чинь. Эндээ аав хайцсан. Тэний төстэй. Хут мэн үү зайнаа начур. Тэр нуурны долгоо ямар гоё. Наач дөрөв зөндөөс. Чи шумбач яасан? Шумбач. Тэр нэг 3 шумбачаа тэгээ буцаа өрөөд. 3 далд зэлж. За 2 дахь өдрийн орой хүүхдүүд ингээд тоглоод. Одоо дөө хөшөөдтэй бүр ингээд тийш очиж нэг юм мэдэж ууж тоглож байгаа буцаж ирээл. За амралтан дээр 2 хончлоо. Өнөөдөр орой 5 цаг гэрлүүгээ явцгаана. Өнөөдөр хүүхдүүдтэй ундаа авах гээд. Тэр ундаа хүнсний дэлгүүрлөө налгаж. Энэ ер нь нэг ийм аяллаа машинтай. Тэгээ энэ залгаар барьждаг энэ майхан. Энэ минь ер нь их гоё юм аа. Нэг юм үзээгүй хүн шиг л тэр нь ч гоё, энэ нь ч гоё гэл. Энэ байнгын айлууд нь ингээд тойруулаад өөрсдөө юмнуудаа ингээд ер нь үлдээчээл яваад. За энэ яг үүдний хүлээ авах. Хүү явж штэ авах гээд. Хэсэг байна. Энэ айл явхандаа машиныхаа юм хамыг хураагаад. Энэ айл өдрийнхөө хоолыг идчихсэн өглөөнийхөө. Бидэд булган чинь те ундаа угаад хүүхдүүд үчээ батлаа тэр почкон байсан их гоё юм аа. Цаашаа 4 хүн зайтай юм байна гэж. Тийм үү. Тэгээ тэр үүднийхэн ширээ нас хөөрхөн почк байгаа. Почк гэдэг. Надаа энэ их таалагдаад байгаа байхгүй. Энэ нэг үзэхэд бүр зориод үргэлжлээ. Энэ майхан сарч байсан байгаа ингээ холбоод барьцаа. Шаргач нь ихэр бодох шиг хорвоо ховор сэрүүн хамган хос цэцээ сэтгэл багтаан гоёмсон нас нам нохоо угаад болно. Нохооны хоолны ус тиймэрхүү юм өгдөг ийм карант шүү дээ.
За нөгөө Тэ Махна хураалаа бид одоо. Нэг хоолоо хийж идчихээ тэгээ явна да. Учран хараа мөнхөн гэдэг үнэн боо тэгвэл би